Гэргийн газараас сурвалжилсан тэмдэглэл. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цагдаагийн дэд хурандаа сэтгүүлч Загдын Батцөөхийн хэргийн газараас сурвалжилсан тэмдэглэл номноос энэхүү номдэр дурддагдсан үйл явдлууд нь шүүхээр таслан шийдвэрлэгдсэн бодит тэмдэгтүүд болно. Дугаар 2. Талигачийн эхнэрээ хэрэгтэн болсны учир. Хинти аймгийн Дархан сумын төвд эхнэр 4 хүүхэдтэйгээ амьдарч байсан тракторын жолооч Батмүгэгч 34 настай залуу 1983 оны 8 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө гэртээ унтаад өглөө болоход орондоо нас барсан байжээ. Тэр шөнө гэрт нь эхнэр буян жаргал 1-ээс 10 насны 3 хүүхдээс өөр хүнгүй тавуул хонсон бөгөөд хаалган дотроос уятаа хонжээ. Маргааш нь Дархан аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга Банзарагч хүний хэмжээ одноор газар дээр нь очиж үзээд онцлог шижигтэй зүйлгүй хэмээн нүдээр үзсэн тухай товч протокол бичиж цагдан сэргийлэхийн хэсгийн төлөөлөгч Дангаа сүрэнлэгч. Талигачийн ах дүүс цугдарч 3 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 25-нд шарилыг хөдөөлүүлсэн байлаа. Гэтэл Хинти аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт асрагч байсан талигачийн эгч болох Үлзий худаг 8 дугаар сарын 26-нд нас барсан шалтгааныг тогтоолгоно гэж аймгийн төвөөс шүүх хэмнэлийн шинжээж эмч лавгааг дагуулсан гэж хэсгийн төлөөлөгчид өргөл гаргасны үндсэн дээр тусгай комисс томилогдож 8 дугаар сарын 27-ны өдөр оршуулсан шарилыг хөндөж зохицост задлан шинжилгээ хийжээ. Задлан шинжилгээний актад их хэмжээ лавга тархины суур яс цуурч, аман хүзүүн салж булгарсан, эрүү мулдарсан, зүүн бөөрийн дээд талд няцралт үүссэн. Эдгээр хүнд гэмтэл нь мохоо гадаргуутай хатуу биетийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Ялангуяа толгой дээрээс болон ар шилэн хүзүү орчинд үүссэн гэмтэл нь хохирогчийг сэхжгүй үхэлд шууд хүргэсэн болно гэсэн дүгнэлт гаргасан байна. Нэгэнтээ ийм дүгнэлт гарсан болохоор хүнийг хэрцгийгээр алсан гэмт этгээдийг даруй тогтоож шийдвэрлэх ажилд цагдаагийн ажилтнууд шуурхайлан орсон байна. Шүүх хэмнэлийн дүгнэлт гарсанаар 3 өдрийн цагдан сэргийлэх группийн дарга Бат Цэрэн хэсгийн төлөөлөгч Дангаа сүрнээр талигчийн эхнэр буян жаргал гэгч бүсгүйг хууль ёсны ямар ч тогтоол прокурорын зөвшөөрлгүй баримтлан авчирч сэргийлэх группээр хоржээ. Маргааш нь буюу 8 дугаар сарын 28-нд хошууч Бат Цэрэн анхны байцаалтаар л хүн амны хэргийн эзнийг тогтоож бүх үйлдэлийг хүлээлгэснээр барахгүй өчиг мэдүүлгийг өөрөөр нь бичүүлж хизээч энэ бичсэн зүйлээс буцахгүй гэдгээ батлана. Должингийн буян жаргал 1983 оны 3 дугаар сарын 28 гэсэн 19-ийг авч чадсан. Гайхалтай нь шүүх хэмнэлийн хэмжээ лавгагийн бичсэн шинжилгээний акт сэжигтэн эмэгтэйн мэдүүлэг хоёр хоорондоо үг үсгийн зөрүүгүй шахам таарч байна. Даргынхаа мэрэгжлийн ур чадварт итгэн биширсэн төлөөлөгч Дангаа сүрэн шуурхайлан ажиллаж урд нь хийгээгүй байсан сэжигтэн цагдан хорог тогтоол, зогцыг оршуулсан газраас нь гарган авах тогтоол, шинжээч томилох тогтоол зэрэг хууль ёсны баримтуудыг нөхөн бичиж, гэрчүүдийг байцааж, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэж, хэрэг бүртгэлийг дуусган мөрдөн байцаагчид шилжүүлжээ. Хэргийн материалтай хамт тэр айлын гэрт байсан модон мухар сандал, гурил элддэг гулууз мод хоёрыг хуран авч нотлог баримт болгон хөргүүлсэн байна. Ийхүү Хинти аймгийн Дархан суманд нэг залуу гэнт нас барж шүүх хэмнэлийн эмч лавгагийн гаргасан дүгнэлт хошууч Бат Цэрэнгийн байцаалтаар нас барагч бусдын гарт амьрсдсан. Түүнийг үйлдсэн этгээд нь эхнэр буян жаргал болох тухай дөөлөн дорхно дарахж нутгийн хүмүүсийн гайхал эргэлзэл жигшил тургууцлыг төвлөж байсан. Хэргийн материал хүлээн авсан Хинти аймгийн цагдан сэргийлэх хэлтсийн мөрдөн байцаагч ахлах тэслэгч Баасан Чав гэмт үйлдэлээ хүлээсэн буян жаргалыг 1983 оны 9 дугаар сарын 10-нд ялдагдагчаар татаж мөрдөн байцаалтай хэлсэн байна. Гэтэл анхны байцаалтаар л буян жаргал би нөхрөө алаагүй, гарч хүрээгүй, хошууч Бат Цэрэн айлган сүрдүүлж түүний эхнэр сэргийлэхийн ажилтан Цэнджав гэдэг эмэгтэй ятгсан учраас би огт үндэсгүй худлаа хэлсэн гэд өмнөх мэдүүлгээс буцаж хэрэгэ хүлээсэн.
Азан шалаанд орсон мөрдөн байцаагч маань сэжигтэн этгээдийг гэмт үйлдэлийг нотлохын тулд бусад холбогдох судалгаа хийж, гэрчүүдийг байцааж, буян жаргалын төв, хамаатан садан, хань харилцаа, зан чанарыг магдлахаар хөөцөлдөхийг сацав, хэргийг хүлээлгэхээр байцаасаар л байв. Ингэснээр нэг он шовдорчээ. 1984 он гарсаар байцаагдагч буян жаргал шүүх хэмнэлгийн эмчид гомдолтой делегатийн зогтсод дахин шинжилгээ гаргуулж өг. Би нөхөртөө гар хүрээгүй атлаа. Түүнийг зодож алсан ял тулгагдлаа. Үхтлээ гомдолтой гэдэг болж. Мөрдөн байцаагч зарим сэжиг гаргав. Эрэм хоёр гэртээ үе муудалцдаг. Бас зодолддог. Нэг удаа галын хайчаар нөхрөө татаад авахыг сургуулийн сурагч үүдээр нь өнгөрөхдөө онгорхоо хаалгаар нь харсан. Шарлийн хайрцагт зогцыг буян жаргалын ах ухнаа ганцаараа хийсэн. Мөн нас барсан хүн мухар модон сандалд тэглэж хөлөө зогсноос уурлан химх зохино гэж сүхээр балбаж их нэртэйгээ хэрэлдэж зодолцсон бололтой гэсэн сэжиглэл гаргаж энэ мөрөөр нь шалгасан байна. Энэ бүхний улмаас энэ хэрэгтээ гол нотлог баримт болгон модон сандал талигачийн толгой хүзүү дундуур зогсон байж болох гулууд мод хоёрыг хуваан авч хэргийн материалд хавсаргасан байна. Мөн буян жаргалын түүх намтар зан аашны байдал сэжиглэл гүнзг ирэхэд нэмэр хачирв болсон бол л та. Учир нь тэр үед 29 настай байсан тэр эмэгтэй 5 хүнтэй харилж байгаад салсан. Талигаач Батмөнхөө 6 дахь нөхөр нь байв. Гэрч болон бусад хүмүүсийн ярианаас үзвэл буян жаргал нь хилам төргөн хэрүүлж хурц ширүүн зантай бусадтай хэрэлдээд дилсэд авахаас буцахгүй. Нөхөр нь үг дууд багтай номо мөнгөнүү ир байсан учраас түүндээ дээрлэхүү маягтай ажиглагддаг байсан гэдгийг олж мэджээ. Мөрдөн байцаагч дээрх баримтуудыг үндэслэн хэргийг дахин хүлээлгэж анхны мэдүүлгээ бутсан шалтгааныг олох гэж тулган байцаасаар хүүхэн ч би хийгээгүй гэж зүтгэсээр хагас жил гаруй мөрдөгдөжээ. Нэг өдөр буян жаргал манай нөхрийг Батбаатар гэгч залуу зодож алсан. Би тэрнтэй ирэмийн холбоотой байсан гэж мэдүүлжээ. Тэр дагуу Батбаатарыг 14 хоног цагдав хорж сэжигтнэр байцаахад үндэсгүй гүтгэлэг болох нь тогтоогдов. Буян жаргалаас яагаад хүн гүтгэж худал хэлв гэвэл тэрээр үнэн ярихаар худлаа ярьлаа гэд байдаг болохоор чинь зориуд худал хэлсэн гэж хээвнэг өчиж суусан ажээ. Мөрдөн байцаагч Баасанжав ийхүү өөр юм бодлогүй. Гарын дор байсан ганц эмэгтэйг хоргоосоор 8 сар өнгөрсний дараа 1984 оны 5 дугаар сарын 5-нд буян жаргалын гэмт үйлдэл нь батлагдж байх тул урдчилсан мөрдөн байцаалтыг тасалбар болгон зогсоож эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн аад зааснаар ял төлөвлөг Хинтээ аймгийн цагдсан сэргийлэх ангийн дарга хошууч цэнд сүрэнгээр зөвшөөрүүлж прокурор үржин доржоор батлуулан аймгийн шүүхэд шилжүүлсэн байна. Аймгийн шүүх хэргийн хавтаст материалыг хянан хэлэлцээд буян жаргалын гин буруу нь бүрэн нотлогдоогүй байна гэж шүүх хурлын магадлал гарган буцаажээ. Мөрдөн байцаагч Баасанжав уг хэрэг дээр мөрдөн байцаах ажиллагааг өргөжлүүлэн хийхдээ шинээр нотлог баримт үйлдэлийг батлах тодорхой үндэслэл гаргаж чадаагүй байх бөгөөд мөн оны 7 10 дугаар сард дахин ял төлөвлөж шүүхэд шилжүүлсэн боловч аймгийн шүүх хурал хэргийг буцааж байна. Ийхүү уг хэрэг дээр 3 удаа ял төлөвлөж шүүх хурлаас буцсан. Мөн яллагдагч өргөдөл гомдол гаргасан учраас улсын прокурорын газар хэргийг авч хянан үзээд улсын цагдсан сэргийлэх ерөнхий газрын мөрдөн байцаах газраас газар дээр нь хүн явуулж ажилуулах үүргөгчээ. Улсын прокурорын албан бичгээр өгсөн үүргийн дагуу улсын цагдсан сэргийлэх ерөнхий газрын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөгч байцаагч дэд хурантай хүрвээ газар дээр нь очиж 1984 оны 12 дугаар сарын 8-наас зарим зүйлийг тодотгох зэрэгээр 10 хоног ажиллаад урдах хүний адил буян жаргалын үйлдэл батлагдж байна хэмээн ялын төлөвлөгөө үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Ингээд 1985 оны 1-р сарын 11-нд Хинтээ аймгийн төвд эрүүгийн хэргийн шүүх хурал болж шүүх хурал буян жаргал эрүүгийн хуулийн 69-р зүйлээр 15 жил хорж шийтгэж ялыг чанга дэглэмтэй колонд эдлүүлэх шийдвэр гаргажээ. Ял сонсоод буян жаргал улсын дээд шүүхэд зохиомл хэрэгт тулган шийтгэгдлээ гэж давж заалцсан бөгөөд өргөдөл бичиж өгсөн байна.
Дээд шүүхийн эрүүгийн хэрэг эрхэлсэн коллег хэргийн болон шүүх хурлын материалыг хянан хэлэлцээд асуудалд ханга дутуу төлмөг хандаж хууль зүй зөрчсөн болохыг баримтаар нотолж шинжилэн хэлэлцүүлэхээр аймгийн шүүхэд буцаажээ. Гэтэл аймгийн шүүх шүүн таслан хурлыг дахин хийхээр бэлтгэж 2 сар өнгөрсний дараа шүүх бүрэлдэхүүний зарим хүнийг солиод 1985 оны 3 дугаар сарын 14-нд хурал хийж урьд гаргасан даслан шийдвэрлэх тогтоолоо хэвээр баталсан байна. Энэ үед буян жаргал улсын дээд шүүхэд дахиад л давж заалтсан өргөл гаргажээ. Улсын дээд шүүхийн эрүүгийн коллегийн гишүүд даслан шийдвэрлэх тогтоолыг хэвээр үлдээж буян жаргалын давж заалтсан гомдлыг хэрэгсэхгүй болох сугаа гэсэн магадлал гаргажээ. Ийхүү хүн амны дулаанд хэргийг мөрдөн шалгах, шүүн шийдвэрлэх ажил 3 он дамжин яллагдагчаар татагдсан эмэгтэй 2 жил шахам мөрдөгдсөний эцэст буян жаргалыг 1985 оны 3 дугаар сарын 15-нд эмэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлж хүмүүжүүлэхээр шилжүүлсэн ажээ. Ялтан болсон буян жаргал шоронд орсон цагаас эхлэн уг хэргийг би үйлдэггүй, үнэн мөнийг олж өгнө үү гэж хуулийн бүх дээд байгууллага ардын их хурлын тэргүүлэгчдийн газарт өргөдөл гомдол гаргаж байна. Эдгээрт улсын прокурорын туслах Янжмаа, дээд шүүхийн 1-р орлогч Дангаа Сүрэнхар уг хэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, ял тохирсон, хуулийн зүйл анги зөв, дахин шалгах шаардлагагүй гэж 4 удаа хариу өгсөн нь одоо ч хэргийн хавтаст материал дотор байна. Гэтэл буян жаргал гэнт миний нөхрийг талхаа гэдэг хүн алсан гэсэн шинэ мэдүүлэг гаргаж ирсэн байна. Харин талхаа ямар ч холбогдлого байв. Ийхүү мөрөөрөө явж байсан жирийн нэг иргэн энэ явдлын золиос болж 8 сар мөрдөнд сууж хохирчээ. Яагаад хүн гүтгснийг асуухад буян жаргал миний талаар хуулийнхан анхаарахгүй болохоор дахин сайн шалгуулах, зориуд шууган тарихаар энэ хүнийг гүтгсэн юм гэжээ. Харин хуулийн зарим ажилтны санаачлагаар 1988, 1989 онд шүүх эмнэлгийн комисс шинээр томилж, нас барагчийн зохицост 2 удаа шинжилгээний дүгнэлт гаргуулжээ. Шинжилсэн комиссийн шинжилгээгээр эмч Лагвагийн 1983 онд анх гаргасан дүгнэлтүүд алдаатай, шинжилгээ ухааны үндэслэлгүй, буруу болох нь нотлогдсон байна. Буруу дүгнэлт гаргаж, мэрэгжлийн ноцтой алдаа гаргасан Дамын Лавгад 1988 оны 8 дугаар сарын 28-нд эрүү үүсгэн шалгасан боловч хуулийн хүн хэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болгожээ. Энэ бүхний эцэст улсын прокурорын газар уул хэргийг таслан шийдвэрлсэн тогтоолыг хүчингүй болгох тухай шийдвэрийг 1989 оны 11-р сарын 22-нд гаргаж, улсын дээд шүүхэд хүргүүлсэн байх бөгөөд дахин мөрдөн байцаалд явуулахаар тогтоожээ. 1990 оны ихээр улсын цагтан сэргийлэх ерөнхий газрын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч дэд хурандаа дамжин шинжилсэн мөрдөн байцаалтаар наривчлан шалгаж, энэ явдал нь хүн амны хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Буян жаргал нь үүнд холбогдлоггүй гэсэн дүгнэлт гаргаж 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдөр уг хэргийг хэрэгсэхгүй болгон буян жаргалыг суллав. Ийхүү ирээн бараан амьдралын эдрийн нухчанд унаж босож явсан хөдөө нутгийн жирийн нэгэн бүсгүй хүн амны хэрэгт 7 жилийн турш орооцолдож, бүдэн 5 жил хагасын хугацаанд шоронд ялтан болон сууж, бие сэтгэлийн хүнд дарамт, зовлон зүдгүүр үзэж, нөхөгдөжгүй гарц хохирол амссан ажээ. Сулдагдсны дараа буян жаргал миний нөхөр Батмөнх уушгины өвчтөй, багада сахуугаар өвдсөн учраас өгшүүлж их ханаадаг, хаяа хоолой нь боочрох гээд байдаг. Тагнаана цорхоо учраа гуншиж ярьдаг, цай уухаар хамраар нь гардаг, будаанд цацдаг ийм атлаа тамхи маш их татдаг хүн байсан юм. Өөд улс нь үүнтэй холбоотой байх гэж ярьсан байна. Энэ хэрэгтээр ажилласан хуульчид гагцгүй шинжээчийн дүгнэлтэд хөдлөгдөг, яллах талаа хэд үнэлэн өрөөсгөлөөр хандаж, муухарлан зүтгэснээр ийм байдалд хүрчээ. Мэдлэг мэрэгжилдээ таарах, нарийн ажилд бүдүүн тамгаар ханддаг хуулийн болон эмнэлгийн зарим ажилтны хариуцлагагүй, цалгаар назгаа явдал юунд хүргэж болохыг энэ явдлын гашуун сургамжаас харж болох юм. Хэргийг хянан баталж шийдвэрлсэн улсын болон аймгийн шүүх прокурорын байгууллагын дээр нэр дурдсан хариуцлагатай ажилтнаар нотлогдоогүй бол гин буруугууд тооцох зарчмыг зөрчиж, хууль ёсыг гажуудуулан
иргэн буян жаргалыг олон жил сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материалын үлэмж хохиролд унагжээ.